За сайн байцгаана уу? Шинэ сарын асуулт хариулт имжлэг хийж байна. Тэр өнгөрсөн 1 сарын хугацаанд миний YouTube channel дээр ирсэн комментуудыг уншаад хариулт өгье. За энэ сайн байна уу? Ажлын хажуугаар астрологи суралцах гэсэн юм аа. Чиглүүлэг хэлж өгч болох уу гинэ. За та гадаад хэлтэй юу? Ямар хэлтэй вэ? Хэрвээ та Солонгост ч юм уу англи хэлтэй оронд амьдардаг бол англи хэл болон солонгос хэлээр одоо их мэдээлэл авах боломжтой ном, PDF файлууд бас байдаг. Интернетээр монгол хэл дээр гинэ. Монгол хэл дээр болохоор хомсдмал ер нь баг байхгүйтай адилхан. За байвал ганц хоёр байж магадгүй. За монгол хэл дээр анхан дундчдын ном санал болгож болох уу? Бас чи хичээл өгч болох болов баярлалаа амжилт хүсье гинэ. За би монгол хэл дээр бол ямар нэг тийм ном санал болгож чадахгүй нэ. Та өөрөө хайгаад болох нэг тийм гарц байна. Эсвэл надаас одоо суралцах тийм нэг гарц байж болж байна. За хэрвээ надаас суралцах юм бол та хэр хэмжээнд суралцах хүсэлтэй байгаа вэ? Тэрнээс чинь шалтгаалаад астрологи хичээлээ орох цаг нь бас өөр өөр болно. Би бол Facebook-ээр хичээлээ орчдөг. За энэ 11 сар яагаад ийм хүнд байна вэ гинэ? Тэр зарим хүнд, зарим хүнд нь хөнгөн байж болно. Хүн болгонд бас харилцан адилгүй байна. За магадгүй танд буддын ухралт нөлөөлж байгаа гэж болно. За сургалтын талаар мэдээлэл авъя гинэ. За миний Facebook хаягаар астрологийн улаач гэсэн Facebook хаяг байгаа. Тэрүүгээр та орж ирээд мэдээлэл авч болно. За би болохоор сургалтаа хэрэг сурах хүсэлтэй хүнд нь одоо тохируулж агаад одоо дунд чат хүртэл сурах хүнд нэг 10 цаг ордог ч юм уу. Бүр гүнзгий сурах хүсэлтэй хүнд 20-30 цаг ордог ч юм уу тийм ээ. Эсвэл нэг аган шатны мэдлэг авъя гэж бодож байгаа хүнд 3 цаг ордог ч юм уу. Ялгаатай ордог. Та хэрэг сурахыг хүсэж байгаа вэ? Хэр гүнзгий төвшөнд сурахыг хүсэж байгаа вэ гэдгээс чинь шалтгаалаад сургалтаа орох цаг нь өөр байж болно. За миний мандалд орж жинлүүрийн орд болон хилэнцэн орд хоёрын гол төрсөн болохоор яах бол гинэ. Нэгдүгээр хилэнцээр харагдаад асцендент нь жинлүүр дээр заагаад байдаг. Энэ юу вэ шүү? Пласидусаар үзээд байгаа юм байна. Тэгэхээр пласидусын хүн сайн болго. Тэгэхээр асцендент нь жинлүүр дээр байгаа бол жинлүүрийн ордны мандалтай гэсэн үг. Тэгэхээр хилэнцэг тооцохгүй, хилэнцээ шууд 2 дугаар гэр гэж тооцсон шүү за. Би хаяа өөрийгөө харахаар хөөхөн хаяа царамттай бас шийдвэр гаргахтаа мó гэж байна. Яавал дээр бол. За тэгэхээр ерөөдөө жинлүүрийн ордны шинжүүд гарч ирж шүү. За дараач коммент. За намайг төрөх үед цаг тэмдэглэж аваагүй миний ээж нас өндөр санахгүй байна гэсэн байна. Тэр үеийн тэмдэглэл нь байхгүй үерт устсан гэсэн гинэ. За тэгэхээр одоогийн хүүхдүүдийн нэг давуу тал нь хүүхдүүдийн төрсөн он сар өдөр цаг минут нь яг нэг тийм тодорхой бичигдсэн гэдэг имлэгээс нь өчтдөг штэ тий. Тэр эрт үед төрсөн хүмүүсийн жоохон харамсалтай ингээд идэг. Төрсөн цаг минутаа мэдэхгүй байна гэсэн байна. Үдээс өмнө төрсөн байхаа гэсэн мэдээлэлтэй. Төрсөн цагаа эсвэл мандалтаа өөрийн шинж байдлаар таах боломж байдгүй нэ боломжтой. Таахта хомох гэж бодож байна. Яаж болох вэ гэсэн байна. За тэгэхээр та өөрөө хумхын ордны одоо шинж тэмдгүүд тантай таарад байгаа бол жишээлбэл одоо найз нөхөдтэй тийм ээ. Гэх мэтчлэн таарад байгаа бол таны мандалд орд хумх байх боломжтой. За доор нэг хүн коммент бас хариулт үлдээсэн байна. Амьдралын чухал 3 үеийг асуугаад олоод өгчдөг гэвэл эсвэл өөрөө үдээш хойш их орднуудын чухал байршлыг харж байгаад таарах нь жоохон бүдүүлэгч гэлээ. Би л тэгж хөгөө олцдог. Царай төрхөөрөж мандалд орж болдог. Гэхдээ сайн астрологч хандсан илүү дээр гинэ. За ерөнхийдөө бол яг утхан зөв хэлж байна. Хүний царай төрх ааш зангаар нь мандалд ордын олж болдог. За тэгээд нөгөө өглөө өдөр орой хизээ төрсөн тийм ээ. Жишээлбэл орой төрсөн байлаа гэж бодоход оройны нэг мандалд орд нь 3 орд харагдчихлаа гэхэд хамгийн өөрт тохирж байгаа ордыг сонгоод одоо шинж тэмдгүүдэд зохицож харж болно. За сайн байна уу? 2007 оны 11 сар 22-ны өглөө 9:45 төрсөн бол
Мандалд орт ямар мандалд ортой байх вэ? Нумдаа орох уу, хилэнцэд орох уу баярлалаа гинэ. За доор нэг хүн хаан төрсөн бэ? Улаанбаатар төрсөн бол мандалд орт чинь ном байна гэсэн байна. Тэгэхээр нөгөө локейшн буюу хаан төрсөн гэдгээсээ шалтгаалаад мандал ордууд нь өөр байдаг. Тийм учраас яг тэдэн оны тэдэн сарын тэдэн цаг төрөө тийм мандалттай гэсэн тийм тогтцсон юм байдгүй. Хаан төрснөөс шалтгаалаад өөр байдаг. Тэгэхээр тэр астрологийн вебсайт эсвэл тэр аппликейшнууд дээр локейшн буюу төрсөн байршлыг хийх шаардлагатай. Тэгжээж мандалд орт чинь зөв гарнаа. Энэ хүн болохоор өөрийнхөө хүүхдийн мандалтыг асуусан болов. За, AC мандалд орт мөн үү гэсэн мөн AC гэж тэмдэглэж болно. Эсвэл ASC энэ доор нь хүн бичсэн байна. ASC гэж болно. MC гэж юу вэ гинэ? Midheaven одоо таны астрологийн 10 дугаар хаус болчдөг. Ажил, амжилт, карьер, амбиц тэр хэсгийг удирддаг. За, хувь тавилангаа өөрчлөх боломжтой мó гэсэн байна. Хувь тавилангаа өөрчлөх боломжтой муу байрлалын сөрөг нөлөөх хэрхэн сармагжуулах вэ? Энтэр гэж хийвэл гоё байна да гинэ. Энэ зүгээр надад бичлэгний санаа өгч явах шиг байна. Тэгэхээр хүн хувь тавилангаа өөрчлөх боломжтой юу? Боломжтой. Гэхдээ төрсөн өгөгдлөө бол хүүхдлээ тээж явж идэг. Тэрэн дээр нэмэлт өгөгдлүүд чирч авчрах боломжтой. Жишээлбэл төрсөн газраас өөр газар руу нүүх, тийм ээ? Эсвэл одоо чаддаг хүнд нь хандаад лам бөөнрөөр муу өгөгдлүүдэд бас засуулж болно. Гэхдээ хамгийн одоо боломжит төлбөр бол төрсөн газраасаа нүүх. За хэрвээ та нэг муу өгөгдөлтэй. За ханийн тэнгэр муу өгөгдөлтэй төрчлөө. За хаан төрсөн байж болох уу? Булган юм гэж бодъё. Тэгвэл та булганаасаа нүүгээд Улаанбаатар эсвэл бүр хол нүүгээд өмнө говьч юм уу тийм ээ? За эсвэл бүр гадаад улс руу нүүгээд тэгээд өөртөө өгцсөн хувь тавилангийн муу өгөгдлүүдэд засаж одоо шинчлэх боломж байдаг. Хамгийн хол нүүх тусмаа сайн тэгтээ бас зөв өдрөө нүүх хэрэгтэй. Тэгэхгүй буруу өдөр нүгөөч юм бүр 7 дор болох боломжтой. За баярлалаа, маш ойлгомжтой тайлбарладаг шүү гэсэн байна. За баярлалаа. Ном юу вэ? Юун гинтийн төсөөлөг үзүүлвэ? КК. Төрсөн өдөр дөхөөд байхад чинь яг төрсөн өдөр болох үеэр үдэ гинэ. За яг би нөгөө 6 бичлэгүүдэд сар болго оруулдаг шүү дээ. Тэр нь болохоор ерөнхий одоо орднуудад зориулаад хийдэг. Номын ордны одоо мандалттай хүмүүст энэ сард тиймэрхүү ерөнхий үйл явдал тохиолдох болцсошгүй магадaltaй шүү гэсэн. Одоо тийм магадлалын хүрээнд нь хийж оруулдаг шүү. За юун гинтийн төсөөлөл үзүүлэг нэ. Тэгэхээр нөгөө саяны одоо шинэ сар номын ордон дээр гарсан байгаа. Тэгээд эсрэгцсэн одоо байрлал дээр нь Юранус буюу Тэнгэрийн ангараг. Тэнгэрийн ангараг нь өөрөө гинтийн төсөөлөөгүй шинжилсэн зүйлсийг одоо тийм огцон энерги авчирж идэг болохоор тэрнтэй холбож би бичлэг дээр оруулсан баха. За одер нэмхэнтэй гэсэн байна. За тэгээд бусад комментүүд дээр нь бол хариу өгч өгсөн юм байна. За хэрвээ та надаас асуух зүйл байх юм бол миний YouTube channel YouTube-ийн бичлэгнүүд доор маань хариу үлдээгээрэй. Би дараа сарын бичлэгүүд дээрээ одоо хариултыг чи ингээд бичлэг болгоод оруулчих болно. За тэгэхээр өөр мэдээлэл өгье гэх юм бол за AC, MC гэж байгаа ш. Тэгвэл DC гэх юм бол descendant буюу таны 7 дугаар хаус. За IC гэх юм бол таны 4 дугаар хаус болчдөг шүү. За хувь тавилангаа өөрчлөх боломжтой муу байрлалыг сөрөг нөлөөх хэрхэн сармжуулах вэ? За энэ дээр болохоор нөгөө би хэлсэн шүү дээ, тэ. Хол газар нүү гэд. Хүний натал чарт нь хүний өөрийн төрсэн газарт нь хамгийн хүчтэй байдаг. За муу байрлалтай, муу хувь тавилантай төрсэн хүн магадгүй одоо нүүгээд хол нүгээд өөр газар очих юм бол амьдрал нь сайжрах боломж байдаг. За жишээлбэл нөгөө хүүхд байхдаа 10 жил айгүй муу сурдаг байсан хүүхэд одоо ингээд том болоод амжилтанд хүрсэн. Одоо нэлийн сайн яваа хүмүүс байдаг тийм ээ. Тэд нар магадгүй
төрсэн газар нь өөрт нь ээлгүй байсан байх боломжтой. Тэгээд төрсэн газараа солиод хол нүвгээд зөв газараа зөв цагтаа очих юм бол бас хүний хувь тавилан өөрчлөгдөх, шинжилэлт орох боломжтой. Яг нөгөө утсыг апдейт хийчихээр ингээд өөрчлөлтөг тийм ээ. Яг тэрэн шиг. Тэр хүн өөрийн төрсэн нутагтаа байх юм бол хүний хувь тавилан хамгийн хүчтэй, яг өөрийн төрсэн өгдлөөрөө байдаг. Харин нүүчих юм бол тэрэнд өөр энергиуд, шинэ мэдээллүүд бас орж ирэх боломжтой байдаг. За тэгээ дараагийн бичлэгээр тэгш уулзъя.